Шүн болгоо уйл штий манай энэ чинь жоохон болохоор. Тэгэл тэрийг харагдах гал бас уучраа болохгүй. Энэ уйлангот л ер нь хэцүү байсан дөө. Тэгэл тэврээл яваал нэг тэвэрч үзэн тэгэл нэг суулгаж байгаа л нэг хамттай юм аа л тэгэл жоохон утас муцс өгч юм. Тэгээ бүр болохгүй уйлаад ах юм бол тэгэл тэврээл гэж ütдэг гэсэн. Анаа ч юм бол асуудалгүй юм чи нөгөө цэцэрлээ нөгөө олон хүмүүсүүд байгаагүй айгүй сонирхолтой. Тэгээ цэцэрлээ айгүй дуртай. Маргааш өглөө явах юм уу? Маргааш өглөө явах юм уу гээл. Амар болт нь өглөө тэгэл жоохон нойрмөл болоос хичээлд явах гэж бүү юм болоо. За надлан 4 сард ихнэр маань өнгөрөөд тэгэл одоо 5 хүүхэдтэйгээ үлдсэндээ тэгэл ингээд 5 сард энэ түрээсийн байранд ороод тэгээ тэрнээс хойш ингээд 5 хүүхэдтэйгээ ингээд амьдарч байна. Давуу дөржин инх мандрах гэхийн залуу өнчин 5 хүүхэдтэйгээ хорооллын эц орчим нэг нийтийн байранд амьдардаг. Хүүхдүүдийн ээж 2023 оны 4-р сарын 17-нд гинт нас орсон. Ямар нэгэн архаг хууч өвчнгүй 39 настай эмэгтэйн шүүх эмнэлгийн дүгнэлт уушиг нь унжиж устсан байна гэж гарсан байна. Уг нь эхнэрийнхээ эмээг хасарч хашаа байшинд нь суудаг байсан. Гэвч бүсгүйг өнгөрөөд 49 хоноогүй байхад хамаатнууд нь хашаа байшингаа зархаар боллоо. Нүгээрээ гэснээр инх мандахх энэ нийтийн байранд иржээ. Инх мандах өөрөө чихрийн шиж өвчний сүүлийн шатны хүндрэл онштой. 100 м зайдж алхаж чадахгүй, тамир муутай, нойргүй. Тийм ч учраас өнөөдөр энэ айлын амьдрал 14 настай охины нуруунд дээр л тогтож байна. Охин 3-5 настай 2 охин дүүгээ цэцэрлэгт, 7 настай дүүгээ сургуульд зөөхийн хажуугаар аавыгаа асарч, усаа зөөж, халамж тэтгэмжийн мөнгөө амьдралаа хөргөж зарцуулдаг. Цэцэрлэг дээр юу хийсэн юм дөө? Юу хийсэн? Тэр цэцэрлэг дээр юу хийсэн? Ой зураг даруулсан юм. Эхнэр маань одоо 39-д өнгөрсөн. Гинтийн л өнгөрсөндөө жоохон илэг жоохон өөрчлөлтөө уушиг нь жоохон устдаа дунжсан байсан гэдэг тийм унштай байсан. Өөрөөс нэг өвчин хилтгэл байсан. Тэгэл гинтийн л тэгэл нэг шинэ л яасан да. Өнөөдөр 4 сарын 17-нд өнгөрсөн. Тэгээд 49 хоног моног дуусаагүй. Тэгээд нэг 21 хоног нь дууссан байсан баг. Тэгээд бас би бас нэг энэ дээр бас хагалгаанд орох шаардлагатай болоо. Тэгээд эмдэгт байсан баггүй. Тэгээд эмдэгт твчээсэн. Тэгээд нөгөө нэг хүн баашин саваа зарлаа, хашаа башингаа зарлаа. Одоо нүгээрээ мүгээрээ гээд. Тэгээд нэг яалт чаргахад уучраа олохгүй байж байгаад яасан. Тэгээд нэг энэ асрал төвөөс холбогдоод дөрөөсийн байранд оруулж өгсөн байхгүй юу? Нодлон хавар ирсэн. Байр нь бол жоохон бүтэн дүү. Тэгээд дээрээс нь тийм айгаа удцсан болох нь жоохон шавж мэвчтэй байгаа. Тэгээд тэрийг нь цэвэрлэн ирсэн гэж байна. Тэрнээс өмнө юу байсан юм уу? Ах нь өөрөө нэг гэртээ байсан. 5 антай гэртээ. Ахаа хаашаанд байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд нэг эмээг нь харж ясаа ах нь өнгөрцөн байхгүй юу? Тэгээ манай эхнэрийг хараад өгөөч, бүтээрийг хараад өгөөч мөгөөч гээ гуугаад. Бүтээрийг тэр хашаа байшиндаа хоёр ингээ байжээ. Эмээг чи харах хүн хоёроос өөр ингээ харах хүн байхгүй хараад өгөөч гээ. Гуусаар байгаад авчихсан байхгүй юу? 5 хүүхэдтэйгээ нэг сайхан өөрин гисэн орон гэртээ болоод нэг сайхан тухтаа ингээ сууж явах юмсан л гэж бодож байгаа юм бол би яхаа миний би хаавал яах вэ те усынхаа имлэг донлохоо бараадаад бас нэг гамаа бариад өөр яг имлэгээ цаг тугаатай хийлгээд яваад ивэл бас гайгүй байхгүй юм чи Унтахгүй байгаа юм. Нөгөө сахараас болоод шүн унтахгүй. Тэгээ ер нь сайхан үнийг сүүлийн шатн дээрээ байна гэсэн ба. Аюу олон төрлийн юм уу байхгүй. Тэгээ хажуугаар бас тариа мараа тэрнийгээд тэгээ тэрэнд нь харуулаад хоол унднаа өөрчлөгдөөл жоохон хөнгөн хоол нь ол үдэл. Бас нэг байнгын ногоо идэх хэр бас тамиргүй болоод ингээс хаяада мах идэн. Тэгээ хоол ундн дээр бол нэг гайгүй тэгээ өөрт нь тохирсон л хоол хийж өгдөг. Тэгээд өөрөө хажуугаар нэг эмээ уугаад тариагаа тариад идэх болоо. Өөрөө тарчдаг юм бэ? Тэг өөрөө тэр.
Тэгээд энийг ингэж угсаж хийгээл тэгэл хүүсээ тойруулаад боломжгүй үедээ нэг хэсгээр авчаал. Нэг ийм юм уудгийн. Тэгээд одоо энэ өвчин намтаа хос сууж байна. Тэгээд тариа нь одоо нэг ийм тариа ах юм. Инсулин гэдэг байгаа чи. Чи мөм өгдөг ус. Дөнгөж хоёроо тэгсэн юм байна. Чи хоёроо. Тэгээ хөхнөөсөө ч гараагүйсэн. Тэгээд ээж найзтайгээд нэг хөхнөөс нь гарах гал. Яг го шөндөө хөхөөд идэг. Өдөртөө яг би уучаад тэгээ хараад идэг гэсэн байхгүй. Энд чинь тэгээ нэг яг ухаан орж исэн болохоор тэгээ нэг шөнө нөгөө мөө мэдчихсэн үг чинь мөмөнөх нь өөлн. Тэгээд энэ хоёр нээж яасан гэл. Ер нь бол өнгөрснийхэн дараа хэцүү байсан хэсэг бол одоо бас нэг арай л гайгүй болчихно. Гэхдээ одоо бас үе хийж байгаа бас ярина шүү. Яг өнгөрснийхэн дараа бол нэг 3-4 сар хэцүү байсан. Нөхөж одоо өглөө нэг 7 цагт босоод тэгэл одоо 1-р ангийнхаа дүү хүргэж өгнө. Тэгэл ирээл нэг аавдаа нэг хоол унд хийж өгнө. Тэгэл гэр орноо янзлан тэгэл нэг өөрөө нэг 12 гэж дүүгөө очиж аваад тэгээ сургуультай явдаг байхгүй юу. Нэгтгэд бас дүүгөө өргөж өгнө. 2 дүүгөө цэцэрлэг рүү хайлаас рүү өргөж өгнө. Нэгтгэд өглөө 9-өөс ордог байхгүй юу. Тэгээ өглөө 7 гэж гэрээсээ гараад тэгээ нааш ирсээр 8 өнгөрөө төсөөлтгийн. Тэгээд өглөө өгчөөд тэгээд энэ 24 цэцэрлэг болохоор 5 хоног ягаад 1-ээс 5 дахь хүртэл байж байгаа юм. 5 дахь 5-аас өмнө ирж авдаг. Хагасан бүтэнсэн энэ үдийнхэн хувцсыг угаагаад гэр орноо цэвэрлээл тэгээ бүтэнсэнд энэ үдийг усанд оруулаад тэгэл цэцэрлэгт нь сургуульд нөхөд нь бэлдээлээ тэгжлэн гот. Тэгэл нэгтгэхээ өглөө тэгэл ата баалбандаа чиглэлтэй юу штэ. Яа одоо ганц тосолж байгаа юм охин маань л байна. Одоо охин маань аавгаа асарч байна. 3 дүүгээ асарч энэ 3 дүүгээ хичээс цэцэрлэгт нь хүргэж өгч байна. Гэрийнхаа хамаг ажлыг хийж байна. Одоо бидээ байхгүй ажил хийж байна та манай охин. Гайгүй тэгэл сүүгийнхантайгаа бас тэгэл байна. Гайгүй ш. Нэг тийм амар тийм том болцсон гэж юусоо боддог. Ер нь бол өөрийгөө ингээд нэг тийм ачаалттай байна гэж боддгоо ш. Тэгэл хаяа да. Ядаргүй юм л тэгэл нөө унтаж мунтаад ингээд яачаар бас гайгүй. Яг одоогийн байдлаар бол нуугаад яг уу. Одоо нөгөө тэжээгч ялцны мөнгө гэж үүдтэй хүүхдүүдийн тэтгэмж. За тэрний нэг 400 мянган төгрөг, 500 мянган төгрөг. Тэгэхээр нэг 5 хүүхдийн 100 мянган төгрөг гээл ингээд 900-аар нь сая шахуу төгрөг. Тэр хүүхдийнхаа мөнгөөр л амьдарч байна даа. Энэ гурыг ер нь загинд уу? Оо хаяа да. Үгэнд орохгүй бол гээл. Амын сахилахгүй. Энэ амар бол айгүй сахилахгүй шүү дээ. Би их тусуулдаг юм байна ч тийм. Хамгийн тусуулдаг ингээ гурлаа тусуул шүү дээ. Тэгэхээр ингээ уцаа гээл ингээл ийш хөрх юм зөөж мөгөл. Миний хүүч нь усаа он тэ анайтагаа. Тий. Миний хүүчээс гэрээ ажил хийнэ хогоо шүүрдэн анайтаа саяг маягаа төхүүлж өгнө.